Энэхүү сургалт бол одоо 12 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа. Хамгийн гол нь совилогч мэрэгчлэлтний одоо бас хүний нөөцийн чадварыг доктортой байлгах. За мөн одоо ажиллаж байгаа одоо нөхцөл дээр уламж чадварч энэ одоо тий уламжийг дэмжиж ажиллах. За улсын 3-р төвийн эмнэлгийн хувьд бол авлаа шатлалын үүргийнхаа хүрээнд бол аймаг орон нутаг дүүргийн одоо совилогч тусгай мэрэгчлэлтнүүдийг чадварчуулах, дэмжих, хамтран ажиллах энэ одоо гол зорилгыг тавьж байгаа. За ингээд энэ жилийн одоо гол онцлог нь бол ерөнхийдөө одоо нэлээд олон одоо зөвхөн одоо тий тулгымдсан төслийн үйлчлэгээний тулгымдсан асуудлуудыг бол хэлцэж байгаараа за онцлог байж байгаа. Олон одоо онол дадлагын одоо ихтгэл сургалтууд одоо мэдээллүүд бол ийм одоо зорилгыг агуулж байгаа. Тэгээ улсын 3-р төвийн эмнэлгийн хувьд бол эрүүл мэндийн салбарт хамгийн анхны цэвэрлэгөө эрхсэн орлогч даргыг 2000-ад оны ихэр одоо томилж ажиллуулж исэн түүхтэй. За ингээд одоо саяхан одоо 2 жилийн өмнөөс цэвэрлэгөө эрхсэн бид захирлыг бол одоо салбартаа анх удаа томилж бас ажиллуулж цэвэрлэгөө мэрэгчлэлтний одоо үн цэнийг нэмэгдүүлэх, за мөн цэвэрлэгөө одоо тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа ажилтнуудынхаа одоо итгэл одоо тий ажлын одоо энэ чадамжийг одоо сайжруулах чиглэлээр бол нэлээд олон чиглэлийн одоо ажлууд зохион байгуулж байгаа. Цэвэрлэгийн одоо тусламж үйлчлэгээ бие даасан байдлыг хөгжүүлэх, за мөн доктортой хөгжлийг одоо хангах ач холбогдолтой гэж харж байгаа. За энэхүү одоо 12 дахь жилийн сургалт семинар маань жил ирэх тусам одоо хүрээгээ хэлж өргөжж байгаа нь бас онцлог байна. Энэ семинарт оролцсноор бид нар цэвэрлэгийн тусламж үйлчлэгээнд хэрэгжүүлж байгаа хамгийн сүүлийн үеийн ололттой шинэ технологи, шинэ санаа, тэгээд энэ мэргэжил нөхцөөсөө туршлагаа хуваалцах энэ сайхан семинарыг одоо жил бүр хүсэн хүлээж бид нар оролцдог юм аа. Улсын 3-р төвийн эмнэлгийн 5-р сарын уламжлалт ёсоор олон улсын совилогчдын өдрийг тохиолдуулан совилгын тусламж үйлчилгээний чанар хүртээмж аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор 12 дахь удаагийнхаа сургалт семинарыг зохион байгуулж байна. За уг сургалт семинарт 21 аймаг 9 дүүргийн 360 гаруй совилогч тусгай мэрэгжилтэнд оролцож байгаагаараа онцлог байна. За энэ юу онцлог байдгийг гэхээр чинь дадлаг сургалт, онол тэгээд юу байдаг? Хилцүүлэг, илтгэл. Тэгээ маш их зүйлийг сурч явдаг. Тэгээ мөн манай аймгийн төлөөлөгч нарын ч өөрсдийнхээ тасын нэгжидийн салбаруудаар очиод бас тодорхой хэмжээгээр ороод туршлага судлаад явдаг. Тэгээд энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа 3-р эмнэлгийн хамт олонтой болон бүх ингээд оролцсон ирсэн бүх аймгийнхаа 21 аймгийнхаа совилогч тусгай мэрэгчлэлд болон бүгдэнд совилогчийн баярын мэнд хүргэе.